ингээд эндээ шууд хүүтэй байж байгаа. Тэр ороо хүүтэй өнгөтэй нэг 4 жингээ гаргаж байгаа. Тэгээ шилдгээр орцоо гаргаад байгаа. Тэгээ ерөнхийдөө нэлээд хийлан болж ээж энэ салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлуудыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж шийдүүлж байсан. Тэгээд тэрнээс хойш нэг жил гарan хөдөлгөөнгүй байжгаад үндсэндээ бол сая 20 оны ихээр энэ ажил хийгээд дандаа Монголын энэ чиглэлийн мэрэгжилтэнгүүд ажиллаад бүтээн байгуулалтаа одоо бид танилцж байна. Тэгээд бас нэг энэ ирээд үзээдгээ ер нь юу болж байна гэж ажилдаа танилцж байна. Энэ бол бас нэлээд том буянтай гэх юм уу одоо анхудаага баг Монголын баялаг маань, газрын дорох баялаг маань нийт иргэдтэй түүний дотор ахмадуудаа 6 сая хүртэл хөртөө байсан ахмадуудын маань өрн дарагдсан. Ингээд зээлгүй байсан ахмадуудын 1 сая төгрөгийг бас энэ оны 5 сард энэ уурхай маань дарж барагдуулах юм байна. За энэ төсөл бол нийтдээ 5 жилийн одоо үргэлжлэх хугацаатай ийм төсөл. Тэгээ энэ төсөл бол эхний ээлж нь уяа одоо энэ нэгд хөдрөөс анхны мөнгөн тушаалтуудаа хийгээд эхлэх юм байна. Энэ дэр бас нэг асуудал байдаг нь Монгол банк яг энэ зориулсан өөрийнхөө дансыг нээгээд энэ уул уурхайтайгаа ингээд хамтраад ажилламаар байгаа юм. Тэгэхээр нэг дансаа нээдгүү, тэгээд нэг юм ажлаа ойлголцдгүү, нэг үл ойлголцлууд бас яваад байгаа юм. За үүний дараагийн ажил юу гэхээр дахиад нэг ийм кемп, дахиад нэг ийм ил уурхай нээгдэнэ. Энэ ил уурхай нээгдснээр хүчин чадал өндөр болно гэсэн. Орлого бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр энэ уурхай бол өөрөөсөө тэтгэврийн одоо зээлийг одоо дарахад зориулагдсан уурхай учраас цаашдаа бас л энэ чиглэлээр явах болов гэж одоо бодож байна. Нэг ийм жижигхэн уурхай өнөөдөр нийт ахмадууд зориулагдаад 800 орчим мянган одоо ахмадуудын асуудлыг шийдээд байна гэдэг маань. За миний одоо дотроо бодож явдаг зүйл юу вэ гэхээр Монгол орны энэ өөрөө баян орон, газрын доорх баялаг ихтэй. Энийг дандаа нэг тийм гадных нь орж ирэл ашигладаг биш. Дандаа нэг тийм лицензтэй эрх үүрэг хүмүүс ашигладаг нэг намын төлөөллүүд биш тийм ээ. Яг энэ мэрэгжлийн хүмүүс нь ажиллаад энүүгээр энэ 3 сая монголчуудаа хишиг хүртээдэг, ямар нэгэн байдлаар тэтгэмж өгдөг ийм л болоосоо гэж бодож байгаа юм. Аймаг болгонд жижигхэн дунд том янз бүрийн уурхаанууд байдаг. Жишээ нь 21 аймаг улсын төсвийн царай алдахгүйгээр энэ жижиг уурхаануудаа өөрсдөө менежмент хийгээд өөрсдөө зээл авахгүйгээр өөрсдөө мөнгөө босгоод яг энэ жишгээр энийг л одоо энэ эрх барьж байгаа хүмүүс ойлгоод одоо нэг тийм улс орондоо хэрэгтэй нэг юм одоо нэг зүтгээ сэтгэл зүрхээр хийж болохыг одоо жишг байна гэдгийг л харуулах гэж л одоо зүтгэж байгаа юм да ирэж анхудаага ирж харж яана үнэхээр одоо ажил хийж болдгийг Монгол хүн хөдөлмөрлж болдгийг ямар нэгэн байдлаар мэрэгжлийн төвшөнд технологийн төвшөнд ажил хийж болдгийг л харуулад байна л да. Харамгтай энэ жишгээр явах боломж бий юу та хэрхэн харж байгаа. Харамгтай бол энэ жишгээр одоо явж болно. Бид нэр 3 сарын дундуур 4 сарын ихээр харамгтайр очиж үзнэ. Ерөнхийдөө 3 сарын дундуур энэ техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болчих واخ. Энийг тэгээд уул уурхай яам нь одоо хурдан шийдээд асуудлыг шийдээд яваасаа. Жишээ нь Бороо голд гэж одоо сэлэнгэд байршилтай алтны уурхайг бид нар мэднэ. Энэ бол бас дахиад үндсэн ордыг монголчууд бид нар монгол мэрэгжилтэнгүүд монгол залуучууд бүгдээрээ технологийн дагуу ашиглаж чадаагүй Бороо голдыг. Канадынхан орж ирсэн юу үлдлээ тийм ээ. Уул маань алга болсон, ухс нөхөлдсөн, алтан тушаагдаагүй. Одоо бид тэр харамгтай яг энэ салхитын мөнгөний орд шиг ийм жишгийг үндсэн ордыг монголчууд өөрсдөө монгол мэрэгжилтэнгүүд авч олборлж болдог. Алтных нь хишиг нь алтных нь одоо өр өгөөж нь Монголдо үлддэг болдог. Ийм уурхай болоосаа л гэж одоо хүсэж байгаа юм. Уурхайг бол жилийн өмнө хүлээж авахд бол нэг өмнөх лиценз эзэмшигч бол энэ наадлын карьер л да. Ерөнхийдөө бол уулын үйлдвэрлэлийн технологиг бол нэлээд алгадуулсан. Тэгээ бид бол Тэзүүний одоо батлагдсан хүрээний дагуу уурхайн тэлэлтийг хийгээд одоо бол энэ уурхайг бол аюулгүй болгочих. Үйлдвэрийн технологийн хувьд бол аюулгүй эдийн засгийн хувьд бас өөр өвчтэйгээр тийм ээ аль болох өртгөө багасгаад явах. Бид өнөөдөр барууныхнаас
одоо дутгааргүй болсон Монгол инженер залуучууд. Тийм учраас биднэрт бас төр маань боломж олгоод тийм Монгол залуучуудаа энэ ил уурхаагаа ажиллах. Дээрээс нь одоо уулын баяжуулах үйлдвэр байж байгаа. Одоо Алтан мөнгөний баяжуулах үйлдвэрийн хувьд бол бид нар говийн нөхцөлд бол өнөөдөр 85% ашиглаж байгаа. Мөн тэндээс гарч байгаа хаягдлыг бол 15% чигтэй гаргаж байгаа. Энэ бол ирээдүйд одоо говьд бас тийм ээ усыг зөв ашиглаад хоримтлуулах юм бол үйлдвэрлэл бол бас чигд явах юмаа гэдэг юмыг харуулж байгаа. За ингээд нөгөө 5 жилийн хүрээнд бид одоо байгаа үйлдвэр бол 300 мянган тонн суурилгацсан хүчин чадалтай үйлдвэр. Хоёр дахь баяжуулах үйлдвэрөө барьснараа бид энэ төслөө 5 жилийн хугацаанд яг энэ нөгөө тэтгэврийн зээлтэй энэнийхээ яг төсөлсөн одоо төсөв төлөвлөгөөндөө багтаагаад үйлдвэрлэхээр ингэ ажиллаж байгаа. Энэ бол одоо ямар нэгэн тийм тооцооллын алдаагүй явж байгаа гэж бид харж байгаа. Мөн дээрээс нь 20 онд бол хайгуулын ажил хийж байж байгаа. Хайгуулын ажил маань бол үр дүн өгсөн. Өнөөдөр бидний өдрийн нөөц өссөн байж байгаа. Мөн одоо технологийн туршилтуудаа хийсэн. Инхээр бид бол Монгол залуучууд, Монгол инженерүүд маань энэ уул уурхаагаа авч явдаг юм байна. Өнөөдөр 5 толгой байж гин жишг те Монгол залуучууд ажиллаж байгаа. Инхээр бид бол одоо өөрсдөө одоо төр засгаас одоо бас энэ манай тэрийн удирдлагууд дээр танилцаад бид одоо баяртай байна. Одоо энэ салбарын хүний хувьд бол ингээд бас бид нарыг ирж одоо үйлдвэртэй танилцаад бид жилийн хугацаанд нодлон 3 сард би томилогдсон. Өнөөдөр 2 сар тийм ээ. Жилийн хугацаанд бол бид тэр дээр харагдаж байгаа үйлдвэрийг одоо технологийн хувьд бол яг тэрийн горимд оруулсан. Одоо уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр, оюутлагын баяжуулах үйлдвэр гэдэг үйлдвэрүүд байна. Хэдий ч энэ харахад жижигсэн дотор технологи процесс яг л тэр явж байгаа. Энийг бол одоо Монгол залуучууд ингэ хийсэнтэй бас бахархалтай байна. Тэгээ бид бол 5 жилийн хугацаанд зорьсон зорилттой биелүүлнэ. Цаашдаа бас одоо Монголын маань уул уурхай, Монгол инженерүүд маань энэ жишгээс авч яваасаа гэж хүсэж байна. Манай энэ салхит төсөл бол нийт одоо тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэгэлсэн байгаа. Дээр нь мөн тэтгэврийн зээл аваагүй иргэдэд энэ 5 сард 200 тэрбум төгрөг 210 яг нарийн 215-6 тэрбум төгрөг олгоно. За манай энэ төсөл болвол бүтэн жилийн дотор бүтээн байгуулалтаа хийсэн. Энэ бүтээн байгуулалтанд одоо та бүхний харж байгаачлан 150 хүний амрах байр, тэгээд 40-50 хүний ажиллах офис, дээр нь үйлдвэрийн сэргээн засварлалт. За мөн энэ 5 сард 2 дугаар үйлдвэр ашиглалтанд орох гээд суурай бүрэн тавьчихсан, тоног төхөөрөмжөө татаж авчихсан. Ингээ байж байгаа. Энэ танаа үйлдвэрийн яг төшгөлж болсон ордын нөөц хэдийн хэмжээтэй вэ? Юуны нөөцтэй орд газар вэ? За манай энэ салхитын ордыг бол салхитын мөнгө алтны орд гэж байгаа. Мөнгө давмгаас орд байгаа. За бид нар урд нь та бүхэнд танилцуулж ирсэн нөөц энэ жил бидний хайгуул хийсний үр дүнд нэг 60% нэмэгдсэн байгаа. За жилд бид нар өөрсдөө хайгуулын төлөвлөгөөгөө гаргаад жилээс жил ингээд энэ хэмжээгээр нэмээд явах тийм төлөвлөгөөтэй байгаа. Ер нь үндсэндээ бол 5 жилийн хугацаанд бид нар 1.2 их найт төгрөгийг одоо хийх тийм зорилттой ажиллаж байгаа. Манай үндсэн одоо энэ салхит уурхайн төсөл маань өөрөө 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 1.2 их найдын өгөөчтэй 5 жилийн хугацаатай ийм төсөл юм байна. Одоо ер нь олборлолтын үйл ажиллагаа хэрхэн явж байна? Танах олборлолтоо бас яаж эхлүүлсэн бэ? Зардалгүй эхлүүлсэн бэ? За энэ болохоор санхүүжилтийн ер нь маш олон арга байдаг. Анх энэ ордыг хөдлөхөд төсөөс нэгч төгрөг аваагүй. Тэгээ өөрөөр нь санхүүжүүлэх зарчмаар санхүүжүүлээд ажилласан. Бид нар худалдаа аж үйлдвэрийн танхим болон одоо хувийн төрийн хамтын ажиллагааны хүрээнд төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд ерөөсө туслан гүйцэтгэгч компаниудаа дандаа дотоодын одоо өөрсдийн компаниудыг ажилуулж байгаа. Одоогийн байдлаар манад нэг 30-аад аж ахуй нэгж хамтарч ажилласан байдгийн. Одоо тогтмол бол 5-6 аж ахуй нэгж хамтарч ажиллаж байгаа. За ерөнхийдөө манай уурхаад бол нэг ээлжиндээ 180-аас 200 хүний одоо эргэлттэй, рострын эргэлттэй нийтдээ нэг 45 мянган хүний хөл хөдөлгөөн одоо энэ жилийн хугацаанд эргэлдэж өрнөсөн байдаг.
За туслан гүйцэтгэгч болон бусад одоо өөрийн үндсэн ажилчдын одоо байгаа тоог аваад үзэхэд ер нь дам нөлөөллөөр нэг 1000-аад өрхөд шууд нөлөөлсөн тим ийм орд юм багамаа. Цаашдын эдийн засгийн чадамж нь та юу гэж харж байгаа юм бэ? Одоо бол итгэврийн зээл энэ төлсөн гэж дахиад ямар нөөц байна? За одоо бид нар бол хид хідэн сонирхолтой одоо участкууд ялгдсан. Тэрэн дээр бол эх жил хайгуулын төлөвлөгөөгөө төвлөрүүлээд явж байна. Бид нар газрын доорх баялгаа бүрэн ашиглаж одоо эргэлтэнд оруулахын хүрээнд одоо хайгуулаа маш сайн хийж одоо энэ болгоныга олон жил ашиглана гэсэн тийм зорилттой байгаа. Орон нутгийн санд ч гэдэг юм уу, орон нутгийг хөгжүүлэх тал дээр яаж байна? За бид нар орон нутг дээр бол нийгмийн хариуцлагын хүрээнд нэг хэд хэдэн ажил төлөвлөсөн байгаа. Өнөөдөр аялал жуулчлал дэмжих хүрээнд их газрын чулуун дээр орон нутгтай хамтарч 1.5 тэрбум төгрөг төсвөлсөн байгаа. За дээр нь мөн одоо байгаль орчин, гол нь байгаль орчин тэгээд ус энэ болгон дээр бид нар хамтарч ажиллаад тодорхой төслүүдийг санхүүжүүлэхээр яригдчихэж байгаа.